Дараагийн мэдээг танилцуулъя. Холбооны бүгд найрамд Герман улс нь Украинд ихээхэн хэмжээний тусламж үзүүлж байгаа. За үүнтэй холбоотойгоор Оросын холбооны улсын зүгээс тус улсын улс төрчдийг чиглэсэн фишинг халдлагыг хийж байгаа юм байна. За энэ халдлагыг хийхдээ сигнал аппликейшнээр гол төлөв үлддэг болохыг холбооны бүгд найрамд Герман улсын аюулгүй байдлын албад болон бусад хууль тогтоох байгууллагуудаас тухайн баримтыг дэлгэн тавьж олон нийтэд анхааруулгыг хэлж байгаа юм байна. Холбооны бүгд найрамд Герман улсын болон гадаад аюулгүй байдлын албад нь сигнал мессежинг аппликейшнээр дамжуулан төрийн хяналтанд байдаг кибер тоглогчийн үйлцэнгийнх хууль тогтоогчид болон засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг чиглэсэн фишинг халдлагын талаар дахин анхааруулга гаргасан. За холбооны бүгд найрамд Герман улсын засгийн газар фишинг халдлагын ард Оросын холбооны улс байгаа гэж үзэж байгаа юм байна. За холбооны засгийн газар сигнал мессежийн үйлчилгээг чиглэсэн фишинг компанид ажлыг Оросын холбооны улсаас явуулсан гэсэн бүрэн үндэстэй нотлогоо байгаа гэдгийг засгийн газрын их сурвалж Франц пресс агентлагт мэдэгдсэн байна. За хохирогчдод сигналын суппортоос пин код оруулах, холбоос линк илгээх, QR кодыг сканердах зэрэг мессеж илгээдэг юм байна. За хэрв тухайн үйл ажиллагаа нь амжилттай болсон тохиолдолд хакерууд хэрэглэгчдийн хуваалцсан мессеж, чатын групп, зураг файлуудад хандах боломжтой болдго юм байна. За мөн хакерчид аккаунтыг нь хакердуулсан хүнийг нь дуурайж тухайн хүний өмнөөс бас мессеж болон бусад үйл ажиллагааг явуулдаг юм байна. Засгийн газар фишинг компанид ажлыг хэд хэдэн хууль тогтоогч өртсөн талаар мэдгдсэн. За гэвч бол яг чухам хэдий тооны тухайн улс төрчд болон албан тушаалд өртсөн талаар мэдээллийг олон нийтэд нээлттэй дэлгээгүй байна. За гэхдээ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаагаар улс төрийн зүтгэлтнүүдийн хувьд бол доор хаяж 300 аккаунт хакердуулсан байж болцсохгүй байгаа юм байна. За ингэж хакердуулж зөвхөн сигналыг онлох бас нь бас тодорхой шалтгаантай юм байна. За өмнө нь бол засгийн газрын хүмүүс бол WhatsApp аппликейшнийг гол төлөв хэрэглэдэг байсан. За тэгвэл WhatsApp нь Facebook, Instagram-ийн эзэмшдэг толгой компани болох Meta-тай Meta өгөгдлийг хуваалцсан гэж мэдгдсэний дараа олон хэрэглэгчид нууцлын асуудлаас болоод WhatsApp-аас сигнал руу шилжсэн юм байна. За энэ учраас бол сигналыг гол төлөв онилж үгээр дамжуулан улс төрчдийн аккаунт болон бусад мэдээллийг нь хандах боломжтой болж байгаа юм байна. За нэр хүндтэй улс төрчдөөс гадна төрийн албан хаагчид, дипломатчид, цэргийн албан хаагчид, сэтгүүлчид мөн энэхүү захим халдлагын бай болж байгаа. За Бундестаг энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж байна. Германы Бундестагийн дэд ерөнхийлөгч Андре Лейтхолц хэлэхдээ сигнал ашиглахыг хориглохыг эсэргүүцсэн парламентын гишүүд өөрсдөө ямар аппликейшн ашиглахаа чөлөөтэй сонгодог эрхтэй байх ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн. За гэвч бол сигнал аппликейшны десктоп хуулбарыг Европын холбооны компьютерууд, за Бундестагийн компьютеруудад ашиглахыг нь хязгаарлах ёстой гэж үзэж байгаа гэдгээ хэлсэн байна. За холбооны бүгд найрамд Герман улсын дээр дурдсанчлан Украинд цэргийн тусламж үзүүлж байгаа хамгийн том нийлүүлэгч улс болсон. За 2022 онд Оросын холбооны улс бүрэн хэмжээний товтлогоо эхэлснээс хойш кибер халдлага, тагнуул, хорлон сүтэх үйл ажиллагааны бай бол холбооны бүгд найрамд Герман улс удаа дараа босоор байгаа. За харин Москвагийн зүгээс ийм үйлдэлд оролцсон, за ийм үйлдэлийг зохион байгуулсан гэдгийг удаа дараа няцаасаар байгаамаа.